Ерөнхий сайд учирлаа бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын урилгаар Далиан хотод болох зуны Давос чуулга уулзалтад оролцохоор мартлаа. Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар шинэ манлайлагчдын уулзалт буюу зуны Давосыг 2007 оноос хойш бүгд найрамдах Хятад ард улсын Далиан болон Танжин хотуудад ээлжлэн зохион байгуулж иржээ. Дэлхийн эдийн засаг, инновац, дэвшилтэй технологи, доктортой хөгжлийн асуудлаарх Азийн бүс нутгийн нэр хүндтэй олон улсын платформ болон хөгжиж байна. Энэ жилийн чуулга уулзалтад инновацийг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь сэдвийн дор 30 гаруй орны төр засгийн удирдлага, хувийн хөвшил, инновацийн салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцсноо. Сэдвийн шари бууга охиныхоо хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхээр Малайз улсын засгийн газарт 20 орчим жилийн турш заргалдаж байна. Ингэхдээ орон сууц болоод хамаг байдгаа зарж олон жилийн туршид хүндхэн амьдралаар амьдарч иржээ. Харин түүнд засгийн газраас ногоон орон сууц төслөөс 3 өрөө орон сууцны батламжийг гардуулж өглөө. Өнөөдөр өдөр 12 цаг 28 минутад Чингэлтэй дүүргийн 9-р хороонд нийтийн байранд гал гарч дүүргийн онцгой эдлийн хилцээний гал төмөр унтраах аврах 86 10-р ангийн 20 гаруй албахаагчид ажиллаж 13 цаг 11 минутад галын дархалтыг зогсоосон байна. Галд 8-ыг харьцах нь 9 метрийн хэмжээтэй байшин, залгаа 3-ыг харьцах нь 6 метр хэмжээтэй амбар шатснаас урьдчилсан байдлаар оршин суугч хийм плетийг залгаж орсноос гал гарсан гэж дүгнжээ. Хөвсгөл нуурыг төрийн тахилгад болгох ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөвсгөл нуур, эгийн голын усны сан бүхий, газрын хамгаалтын бүсийн хог хаягдлыг цэвэрлэх их цэвэрлэгээний аян эхэллээ. Аянд Хөвсгөл аймгийн 7 сумын иргэд аж ахуйн нэгжийн төлөөлөл 1000 гаруй хүн оролцож 800 гаруй км талбайг цэвэрлэнэ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 18 дугаар их хурал өнгөрсөн ням арагт болж нийт 300 орчим төлөөлөгч оролцсноос 71.3% саналаар нэнж жамцыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дараагийн ерөнхийлөгчөөр сонгожээ. Тэрээр жил бүр 200 гаруй сэтгүүлчийг гадаадд сургаж академик ур чадварт анхаарна. Орон нутгийн медиа хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж өөрсдийн сантай болгоно. Судалгаа бүтээлд тэтгэлэг олгоно. Сэтгүүлчдийг ипотекийн зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг амьдрал ойр ажлыг хийн. Өөрөгт ажлаа улс төртэй хутгахгүй гэжээ. Өнөөдөр Брат улс төдийгүй Орос улс даяар 17 цаг 15 минутад нэгэн зэрэг 1 минутын чимээгүйд автлаа. 1941 оны 6 дугаар сарын 22-нд Орос улсын түүхэнд хамгийн аимшигтай сорилтын нэг эхэлж өдрийн хоолны үеэр гадаад хэргийн ардын комиссар Вячеслав Молотов нацистын Герман зөвлөлт холбоот улс руу давталсныг зарлжээ. 17 цаг 15 минут бол 85 жилийн өмнө түүний үг хэлсэн яг тэр цаг хугацаа юм. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.